Зарим хүмүүс ингээ манад хурж ирэхдээ амтны үргэлэн гэдэг хамгийн жижиг амтны харуулъя. Хөөрхөн манай ургамлуудыг ийдсэн. Сэно Мишель Би Вэлэн. за урд бичлэг хийсэнгүү наадмын амралтаа жоохон удаа эдэлчлээ. За тэгээ өнөөдөр арай өөр бичлэг хийх байгаа. Бид хоёр гадуур гарахгүй, хоол хийхгүй. Бид хоёр Гэрийн амьттай танилцуулна. за манад нийт 2 4 5 6 7 амтан байна. 7 амтан ба. Зарим хүмүүс ингээ манад хурж ирэхдээ амтны үргэлэн гэдэг. Тий. Өөс 7 амттай. Гэрт 7 амтан байна гэдэг бол хязгааргүй. За тэгээд эхний амтнаа харуулъя. За тэгээд эхний амтан маань та нар бараг дээр ингэж байгаа. Тэр нь нахаа жиний. Энэ нь болохоор орно. Зөвлөн хүнчлэн байгаа. Энд нь хоолно, энд нь усна байгаа. Бас энэ нойлын өрөө нэг юм хүүхэн жижиг хашаанд амьдардаг манайхаа. Бичлэгээ дуусна үзээрэй. Яагаад гэвэл бичлэгийн хамгийн сүүлд нь хамгийн хөөрхөн амтнаа харуулна. За эхлэе. За одоо миний амьтантай танилцах гэж байна. За миний амьтан жахавдээ. За миний амьтныг дараа нь танилцуулъя. Одоо аавын амьтныг танилцуулъя. Жиний бол ээж амьтан байсан. За манай аавын амьтан болохоор хоёр ясмиши байгаа. Энд нэг ясмиши байгаа, энд нэг ясмиши байгаа. За энийг нобо гэдэг. Тэ ногоон балдан гэдэг. Энд нэг дээрээс харуулвал нэг бас ясмиши байгаа. Тэгэд энэ мэн болохоор тэрнээс том бис энэ ногоон балдангаасаа том байсан болохоор нэг сүүлийн халж мазаад яагаад гэсэн болохоор тустай аквариумд хийсэн. Энэ дэрийн ногооноо тэгээд товчлон ногоон. Энэ бол товчлон ногооноо жинхэнэ ногоон хойлоо яг ногооноо. Ногооногийн онцлог нь болохоор ингээд химэл өвс болов ийм харанхуй орчинд байх туртай. Тийм. За одоо анагийн амьтантай танилцъя. За энэ маань болохоор энэ дээр ингээ гарч гоё юм гэрлэнд бие шарах дуртай харалмаар идэв шүү. Ана одоо өөрийнхөө амьтнаа танилцуулах гэж байна. Хамгийн жижиг амтнаа харуулъя. За энд эзэмаа. Энэ бол гөрөл. Энэ маань болохоор бас ингээд харанхуй орчинд байх дуртай. Энэ бол ер нь бол шөнийн амтан. Өдөр ингээд намнаас нудаал иж явах дуртай амтан. Ийм хүүхэн жижиг. Энэ нь бол том болохтой нэг юм алганы хэмжээтэй том болдог юм шиг байлээ. Ийм царайтай. Уг нь бол нүд нь жоохон амар харагдаж байгаа ч гэсэн яг харанхуйд ирэхээр амар хүүхэн том нүдтэй болчдөг. Энэ өсөрдөг. Амар өсөрдөг. Одоо ингээд орой болохоор ингээд амар өсөрдөг. Нэр нь болохоор Лизи гэдэг. Яг нэм Лизи гэдэг нэр өгсөн болохоор гэхээр англиар lizard гэдэг болохоор Lizzy гэсэн нэр өгч тийм аа. Орой нэг нар буугаад ирэнгүүт энэгээр ингээ баахан өсрөөл явж идэг. Амар хөр. Харсан уу? Үсэрсэн. Энд өсрөн наашаа. Харсан уу? Амар аимхан амтаа байж л таа. Жохоо аимхан амтаа. Тэгээ айхаараа сүүлээ тасчихдаг. Тэгээ сүүлээ тасдахаар ингээ дахиж сүүл нь ургадаг. Сүүл нь өөрт нь айгүй хэрэгтэй амтан байхгүй юу? Ягаад хэрэгтэй байхгүй юу? Энд нь ягаад тэгэхээр өксөж мүсэрхэд ойлжод унах магадлал ихтэй болохоор нөгөө нэг сүүлд нь нас наалтдаг болохоор одоо жишээ нь ингээл дугуулаад ингээл яачна. Ингээл өөрийгөө тогтоож чаддаг гэсэн. Одоо хуруу муруу дугуулаад. Тийм болохоор сүүл нь өөртөө амар хэрэгтэй болохоор ер нь бол бид нар айлахгүй байхыг хичээж байгаа. Тэгээд энэний гар нь амар хөөрхөн. Окей, хөлн ч юм уу нэг юм бомбдож ингээ барьдаг. Амар хөөрхөн. За одоохон ийм тавьчих. Ядарчихсан байна. Анаас юм нуугдах юм хөөрхөн юм жижиг орчин байгаа. Ус нээдэг, хоол нээдэг, доорх нь хөрсөн нээдэг. Ийш нь ус тасаад. Тэгээ энэ нь бол амар чигтэй байдаг юм та. Тэгээ энэгээр нь болохоор ингээ тоглож байж магад энэ шилмээ. Температурыг үздэг. За тэгээ дараагийн амтан. Дараагийн амтан бол миний амтан сая хэлчихсэн. Йой. Оргогч гэдэг нэртэйгээр амар алдартай. Энэ амтан маань болохоор маш их
оргодог. Оргогч гэдэг бол нэрлэмээр л байгаа. Даанч нэр нь Бэмби юм байгаа юм тий. Энэ бол охин. Тэгэд энэ амар хөөрхөн уулын дэлгүүрээс авахта ийм жижигхэн байсан. Тэгээд ерөөсөө өсгөг амар авсан чинь амар том болцсон. Анхны зургийг ээж яг энэ талтанд нь оруулж хугаахаа. Тэгэд энэ шээснүүд нь дөнгөж өчигдөө цэвэрлэн чиглээрээ нөө нэг амар их шээж баадаг болсон. Болохоор ингээд амар муухай харагдаад байна. Амар том болсон гинкис. Яагаад оргодог болсон гэхээр том болоод илүү өндөр өсөрдөг болсон. Бид нэр лагер дээр очиод зүгээр орой болохоор оруулаа тэгээ ирэхээр шууд суулмал тавьчихдаг байсан болохоор нэг амар зэрлэгшээд өндөр өсөрдөг болсон. Амар хурдан болсон баригдахаа байдаг болсон. Тийм болохоор ингээд оргогч гэдэг нэрээр алдартаас туулаа байгаа. Хөрхийн манай ургамлуудыг эзэн. Хохирогчоо харуулъя. Хохирогч номер 1. Амар хохирсон. Энэ бол байна. Энэ бол хохирогч 1. Энэ болсон. Уг нь амар гоё юм сарлаацсан юм гоё Хэрэгтэй. бүгдийг нэгдсэн. Хэрэгтэй. Хохирогч номер 4. Юу жаа. Энэ амар гоё сарлаацсан байсан. Бүгдээрээ. Энэ хохирогч номер хэдлээ 5. Хэрэгтэй. За тэгээ хохирогч номер 6. Сүүлчийн Хэрэгтэй. оргогч. За тэгээд дараагийн амтлаг гоцгаая. Одоо хамгийн сүүлийн буюу хамгийн Хөөрхөн амт. Яцгай! энэ бол маннаха. Гэтэ маннаханы хүүхдүүд нь за хүүхдийг харцгаая. Маннаха сая турсан. Вау! За Энэ охин энэ нэр манай юм хөөрхөн нахад төрсөн байгаа. Төрөө дуудаагүй. баралтай. Нэг харин дива гэж нэр өхөө эсвэл өөр нэр өхөө гэж бодоод байна л да. Тэр орж ирэхгүй. Юу шийди. Ман нохол чиваа. Нохооны гөлөг ийм байд юм билээ. Чивааны гөлөг. Нара. Хулганы бүлтрий гөлчхий шүү. Им хөөрхөн 3 нохот талсан байгаа манай. За одоо энэ хоёр мөмө идэж байна. Амар илдүүтэй. Одоо миний гарны хажууд л ийм жижигхэн. Хоёроос Миши, Лизи гэхэр чин 3. Тэгээд Бэмби 4. Тэгээд Жини. Тэгээд хоёр гөлгөн. Ингээд 7 амшиг. Амар. За бид хоёр толлоо хоёр хамстер байсан. Ууса хамстер удаан насалдаггүй болохоор нэг яг энэ цагаан нь 3 жил болсон бүр амар хөгшөө. Тэгээд бүр ийм болсон байсан. За ивэл одоо Юки Якигийн зургийг харлаа. Би харахаас шууд өрөвдөж хэллээ. За зургийг нь болохоор энэ бол Юкийн хамгийн хөгшин нь байна. Би Якигийн зургийг нь одоо харуулцгаая. За Якигийн зураг нь энэ. Гүчи хой мөн идэж яах вэ? Үгүй энэ мөн идэг байсан. Та нар одоо хөгж байгаа чимээг нь сонс. За. Одоо ингэ бичлэгээ дуусгацгаая. Комментэд аль амт нь илүү хөөрхөн байсан бэ? Комментэнд бичээрэй. Ойр бичлэг хийх байсан дуушлаарай. Одоо ойрхон бичлэг хийх гэж хичээнэ. Хичээнэ. Одоо наадмын амралт дууссан. За, бичлэгний ард яг юу болж идгийг би харуулъя. Энэ ингээд харанхуу тэг ганцаараа байхыг хүсдэг гэдгсэн энэ муу ингээд хашаанд нь ороод ингээд суучихна. Чи эсвэл нана амьдрах юм уу юм бэлээ?